За сайн байцгаана уу? Ариун санаа байна. Та нар миний сормусыг ардаа, хүмүүсийг ардаа. Энэ нөгөө нэг аним лаш гэ байдаг штэ. Би ийм сормус хийлгэж үзэх амар хүсдэг байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чи ярина манай найз их чинь хятадд ийм сормус хийдэг байсан байж таараад тэгээд Монголд ирсэн байж таараад явж хийлгэсэн. Та нар ийм гой сормус мормустай болмоор байвал дийшээ холбогдоод явж хийлгэж цаа. Тэгээ өөрөө болохоор тийм маркетинг энэ төр хийдгүй юм бэ лээ. Зүгээр нэг хятадд хийдэг болохоор. Гэтэ одоогоор бол Монголд хийн гэсэн шүү. За өнөөдрийн бичлэг хэдүүлээ гарч болцсон. Тэгэлээ намайг болцоонд бэлтэн гэсэн үг байхгүй. Үсээ ингээ яагаад норгоо зогсож байгаа вэ гэхээр үсээ хэрхэн гүв гүлчээтлэнд боодог вэ гэдгийг зааж өгөө. Тэгээд миний өнөөдрийн болцооны мейкаптай хамт байцгаа. Хэдүүлээ үсээ гүлчээтлэнд боохын тулд нэг ийм нарийн ширхэгтэй сам, нэг ийм сам хэрэгтэй гэсэн үг. Тэгэд би болохоор өөрөө үсээ яг нэг голоор нь хуваадаг. Тийм болохоор яг хоёр хуваачаад эхний ээлжинд нэгтлээ нэгэ боочсон заяа. Тэгэхгүй бол нөгөө нэг боогч байгаа үс рүү маань энэ үс ороод идэг хэвгүй. Ингэж хуваагаад тэгээ энэ үсээ ингэж өргөж аваад одоо надад нэг юм хөөс байна л да. Миний хөөс дуусаад тэгээд нөгөө нэг Солонгосоос авчирсан хөөс маань дуусч харна. Энд нэг Монголд нэг тийм зардаг газраас авсан юм. Гэтэ дайжгүй яах вэ болохоор. Тэгээд энийг ингэж яагаад өргөөд ерөнхийдөө нэг иймэрхүү байдлыг гаргаж ирнэ гэсэн үг заяа. Тэгэнгүүтээ буцаага тавина. Яагаад тэгэхээр одоо нөгөө нэг энэ хоёр үсийг ингэ нийлүүлээ боож байгаа болохоор ингэ багцлаа боосны дараа хоёр талаас ингэ таталтаад ингэ хуйх амир өвтдөг байхгүй. Тийм болохоор яг үндснээр нь ингэж гоё салгаж өгнө гэсэн үг байхгүй. За энэтлээ бас тавиад энэтлийгээ бас гоё норгоод өгнө. Хөөсөрөө. Энэ хоёр үсээ бас хоёроо багаад өгнө гэсэн үг байхгүй. Энэ самаараа би болохоор урт хумстай байгаа болохоор урт хумсаараа л яагаад байна л та. Уг нь ингээд самаараа ингэж ханаад хамаагүй амар гэсэн үг. Ингэж гаргаж ирээд энэ артлынхаа үсийг бас тусгаачлаа боогоод өгнө. Бүр нэг шиг хялгас чинь хуваас үс рүү оруулж болохгүй. Тэгхийн бол та нарын хуйхыг чинь таталтуулж амар өвдөх гэсэн үг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол нэг ирзэнээр боох юм бол боогд жоох явцтай ирзэн маань тасарчдаг учраас хоёр ирзэн тохиолчих заяа. Тэгээ энийгээ гол нь энтэл шүү заяа. Гол нь энтлээ ингэж гөлчилгөөд нүдээ одоо жартаалгана гэсэн үг шүү дээ. Нүд жартайж иж амар гоё харагддаг. Одоо юу шүү дээ. Болт шүү дээ энэ чинь. Тэгээд татаж уянгуудаа гэж татаад өгнө. Тэгвэл одоо энд ингээ гогцоо мөгцөө гарна заяа. Энийг зүгээр хайчих хэрэгтэй. Энийг зүгээр дараагийнхаа ар артлынхаа нөгөө нэг болтыг хийж явцах хооронд гогцоонуудаа алга болгочдөг гэсэн үг байхгүй. Энэ хоёрыг үлдээгээд дахиад нөгөө нэг хөөсөөрөө сайхан ингэ самнаад өгчин гэсэн үг. Сайн самж өгөх хэрэгтэй энэ нэг болт тастай энэ хэсгээ. Ингээд тэггүй бол хуйх амар өвдөнө. Ер нь бол гоо сайхан зөлөөс хэрэгтэй. Би ингээд нөгөө нэг өөрөө ингээд яг гой боод сурааг байх. Өө shit ийм байхгүй юу? Ингэдэг байхгүй юу? Ийм зүг юм байхгүй юу? Тийм болохоор баг аюулгүй байдлаа бодно хэм бол баг 3 үлзэнэч бооцсон болно гэсэн үг байхгүй. Яг хөө нэг энэ болтыг хаяадаа л хийхгүй болно штэ. Ингээ байнга ийм болтоор ингээ боон гэх юм бол чиний үс чи өөрөө амар ундаг байхгүй. За одоо ийм ингээд хэлбэр гараад ирлээ штэ. Ингээ бичсэн хөөрхөн ч юм уу. За тэрнийхээ араас хамгийн чухал зүйл нь юу вэ гэхлээр энэ хоёроо одоо холбож ууйна гэсэн үг. Бас тэгэхээр ерөнхийдөө ингэ тардаа нүд ингэ татагдаад дээш ингэ татагдаад ингэ ярьж байгаа сте. Гол нь энийг хаяал нэг ингэж боох гол надад гоё зөгтөг байнга тэгээ боогоодох юм бол чиний үсч амар унна гэсэн үг л дээ. Тэгээд өдрийн туршингаа ийм амар хатуу дээрэс нь одоо энэ чинь лакс гэдэг лөө вакс гэдэг лөө цацна. Тэгэхээр чи ингэ чиний үсэнд чи яг юм уу? Ямар ч ойрог гоё брэнд юм хэрэгэлсэн ч гэсэндээ үсийг ингэж гүлжийтлэн боож гинэ гэдэг чи угаасаа л муу гэсэн үг. Би танартай юм хөөрхөн бондоц харагдахгүй нөө. Хөөрхөн бондоц юм уу? Одоо харж байна уу? Нүд ингэ дээшээ татчихж байгаа сте. За тэрнийхэн араас энэ хоёр үсээ аваад одоо дээдли энэ үсээ шүү дээ энэ богдсон байгаа энэ үстэй холбож өгнө гэсэн үг. Гол нь ингэ салгаа боож байгаа энэ минь хэсэг шүү дээ. Эдрийг ингээд нэг ширхэг үсээ ийшээ нь ерөөсө оруулж болохгүй заяа. Тэгэх юм бол яг ингэж боогдсон нөхцөлд олон талаас үс нийлж байгаа болохоор ингээд хуйханд ингээд таталт өгөөд өснүүд ингээд нэг хоёр шиг үсгээ таталтаар амар өвддөг шүү дээ. Яг тийм мэдрэмж өгдөг байхгүй. Энийгээ тэгэнгүүтээ чангал бас.
Ер нь чангалах тусам нүдсэн жахтай гэсэн үг зөө. Чангалахтаа хоёр тал руу чангалаад араас нь аргашаагаар чангалаад гол нь энэ уртлынхаа энэ хэсгийг барьж авч жагаад энэ хэсгээ бас ингэж дотоод чангалаад өгнө гэсэн. Тэнгүүд ингэж хоёр нүд бүр ингэж ингэж байгаа сте. За хамгийн чухал зүйл араас нь энийг бөөрөн хийлэн тийм үү. Бөөрөн хийхийн тулд одоо энэ ард байгаа энэ минь үсэн шүү дээ. Ерөөс хамаа байхгүйгасаа юугаар ваксаар тогтоочих учраас энийгээ бас жоох ингэж ингэхгүй бол яг бөөрөн хийснээр дараа юу яадаг? Үдгэлээ 1-2 шиг үгснээр үргэж гарч ирдэг гэсэн үг. Ийм болно гэсэн үг. За энэний дараагаар яах вэ гэх юм бол баг зэрэг норгож өгөх хэрэгтэй. Баг зэрэг норгож өгснөөрөө одоо саяны ингээд яатсан байгаа тос биш үү? Түрхсэн байгаа тос тэрийг бүр барьцалдуулаад өгнө гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр яг чихний энэ хоёр тал. Нэг энэ хоёр тал. За тэгээд одоо нэг иймэрхүү үлэг ялаг баг зэрэг гогцоонуудыг хэдүүлээ цэвэрлж өгнө гэсэн үг. Араас нь яах вэ гэхээр хэдүүлээ. Жинхэнэ ваксаа төрхнө гэсэн үг. Миний авсан вакс болохоор нэг иймэрхүү нэг вакс хэлээ байгаа л тэрээс. Эдрийг ингэж гүйцэл гоё ингээд гөлчитлэн төрхөж өгөөд тэнгүүд араас нь энэ нарийн ширхтээ сан биш үү? Энүүгээрээ жоох ингээд гогцоонуудыг алга болгож өгснөхийн дараагаар тэр жинхэнэ гөлчилэгж гөлилэгдэг тэр юу руугаа яана гэсэн үг. Самаараа самна гэсэн үг. Одоо нөгөө үсээ баха хуваагаад ирсэн шүү дээ. Хэрвээ хуваахгүйгээр боосон тохиолдолд яг яах вэ гэхээр одоо ингээд зарим хүмүүс хоёр хувааж байгаа ингээд боож монгод нийлүүлээд одоо ингээд бөөр хэлж байгаа шүү дээ. Энэ нөхцөлд хоёр талын үс ингээд ингээд нийлж байгаа дээр яг энэ нөгөө нэг салгацсан байсан энэ зулааны энэ уг хэсэг амар өвддөг байхгүй юу? Би үнийг чи өөрөө бүр насаараа ингээд бооцсон болохоор амар мэддэг. Тийм болохоор зулаагаа өвдөхгүй тул гэж олон хувааж боож байгаа шүү. За ерөнхийдөө үс бэлэн болсон. За тэгэнгүүт одоо энэ нэг иймэрхүү халдсралт энэ уртлын шийд чинь болов гэсэн юм биш үү? Янзэ. Ямар хөөрхөдөө. За энэ болохоор иймэрхүү халдсралт малцралт дээснэ энэ миний ийм бүтгэн айгу шинхэн үстэй хүмүүс эдэн шүү дээ. Энэ ингээд өвш. Доороо ийм юутай. Бам гэж жаад хойш хойг төрчихдөг байхгүй. Ер нь бол халдсралтаа нуудаг зүйл гэсэн үг заяа. Тэнгүү саяны миний энд дэсэн халдсан үс маань алгуулсан бас тээ. Үстэй жордож байна тээ. Тэгээд энийгээ сайн түрхэд одоо энтлэг харангуудаа энтлэг хар зав амар ялгаатай байна тээ. Тэгээд да. Ер нь ингээд том тухтай ч юм уу том ингээд нүртэй хүмүүс нь штэ. Солонгочууд бол тэгдэг заяа. Энэгээр ингээд тухруугаа бүр ингээд оруулцдаг гэсэн үг. Ингээд. Тэгэх юм бол бүр тухмынхон жижиг харагдаад. Одоо хараач. Ингээд тухруугаа оруулаагүй хоёр ялгаа бас байгаа сте. Тэгэхээр та би тухруугаа оруулдаг шүү. Зүгээр танад харуулж байгаа шүү. Би угаасаа жижигхэн нүртэй. Хар байхгүй сте. Ингэснийхээ ардуур нь араас нь дахиад энэ самаараа хойш нэг гिच. Тэгээд болоо. Гэтэ өсөө байнга ингэж боож болохгүй шүү. Ингэж боох юм бол амар уналттай, тасралттай тийм хэцүү үс гарч ирнэ гэсэн үг шүү. Одоо л 0-оос гараад явж нүрээ будцгаая. Одоо л эхлээд арьсаа бэлтэн. Арьсаа бэлтгэхийн тулд хэдэл эхлээд төөнрөөр арьцсныхаа дараа ампул түрхээд ампулын гараас нэг маск тавиад тэгээд будцгаая. За ойрын сонин сайхан зүйл юу байна хөөе? Ямар амар хүүт юм бэ энэ гадаа матаа чам. Энэ миний энэ хамаг арьс бүр ингээд цочролд ороод амар хуйраашаад нүрээ будангол бүр холцруутаад зөө би бүр шок. Нарны тасмаасаа уул нөхөн чиг ингээд айтаа түрхэл яваал агаад байгаа юм л та. Гэтэл тэгээд хуйраашаад мөх болоод ам чинь. Хэдүүлээ зүгээр хаар нэг гоё нүрээ будангаа болсон явдал ярий заяа. Ямар болсон явдал гэхэлэр одоо ингээд яг хүн амны гимт хэрэг мэрэг болсон явдал ярьдаг сувгнууд амар их байгаа шүү дээ. Тэд нар бол яг л цаг он сар мар яасан ийсэн бүх юмтай ярьдаг. Тийм яг детачлж ярьдаг гэсэн байхгүй. Би болохоор тийм хөнгөө яриа өвчий заяа. Өмнө нь би тэгж ярьж ирсэн шүү дээ нүрээ будангаа. Тэгээ төөнөр ярьж дуусныхаа дараа ампул түрхцгээе. Тэгээ сормос надад зөхиод байгаа юм санагдах. Манай найз л тэгсэн шүү дээ. Тэгээ тавган шиг сормостой болчих хүрээд ирсэн юм уу гэд. Яа энэ чинь миний сормосон дээр залгаад ингээд сормоснуудаа ингээд наагаад ийм болгох юм а гэсэн чинь наа чи хизээгээд нэг ширхгээрээ болгоо гэсэн заяа. Тэнгүүд нь чи нэг ширхтээ сормосон дуртай юм уу гэсэн чи ахаа гэсэн за.
За бусын явдалтай яри. Ори. Би маш хөнгөн ярина шүү зэ. Маш хөнгөн ярина. Энэ гэдэг амар том хүн амьны хэрэгэлтэй. Гэхдээ би маш хөнгөн ярина. За нэгэн өдөр нэг эрэхтэй нэг залуу ингээд цагдаагийн газар руу. Гэтэ цагдаагийн газар замын цагдаагийн газар заяа. Тэнгүүдээ тэр одоо мэдүүлэг өгөх гэж ирж байгаа тэр залуу тэр замын цагдаа таньдаг гэж аахгүй. Тийм болохоор таньдаг хүндээ л ингээд одоо мэдүүлэг өгөх гээд ирж ийн гэсэн үг аахгүй. За мэдүүлэг өгөхөөр ирлээ. Хөө ингээд өчтөр би найзтайгаа ингээд уугаа сууж исэн чинь манай найз ингээд найз өхөнтэй юм л та. Тэгээ тэр найз өхөн ойрд юусыг харагдахгүй. Тэгээ би найз өхөн чи яац ингээд асуусан чинь найз өхнөө би алдсан гэсэн тэтгэдэг байхгүй. Тэгээд ингээд уйлж муйлаад амар хэцүү байгаад гэсэн би харсан. Тэгээд алдсан гэдэг нь үний юм шиг байна. Энийг одоо очиж ингээд шалгаж малах уу яах уу энэ төр болоод. Тэгээ мэдээ цагдаа нар чи хүн амны гимт хэрэг рүү одоо шилжүүлж байгаа шүү дээ хэргийн замын цагдаагаас. За тэгээд нөгөө нэг мөрдөн байцаагч нар тэр залуу ингээд судлаад үзэхэд тэр залуу өөрөө ихнэр хүүхэдтэй. Тэгснэ тэр одоо сая алгагдсан байгаа гэдэг байгаа тэр хохирогч нь болохоор зүгээр найз өхнө. Тэгэхээр одоо явуулдаг байсан гэсэн үг байна шүү дээ. Тэгээ тэр хоёр явуулаад ихлэ ер нь 4 сар болсон заяа. Тэгээд хамт амьдраад нэг тийм жижиг өөрөө төрөлж хамт амьдардаг. Тэгээд хамт амьдарч явах явцдаа одоо үлдэгдсэн гэмт хэрэг гэсэн үг байхгүй. За тэгээд цагдаа нар тэр залуугийнх нь өөрийнх нь одоо мэдээлэл хайгаад үзэнгүүт тэр мэдээлэл дээр нь гарч иж байгаа гэрээ аягаар нь очиж хайсан. Тэгээ гэрээ аягаар нь хайгаад очихдод ерөөсө гарч ирэхгүй, ерөөсө тийм амьд хүн байгаа шинж ерөөсө байхгүй байгаад байдаг. За тэнгууд нь тэр талигаагчтай хохирогчтой ингээд хамт амьдарч исэн нэг өрөө байр гэдэг тийшээ очиж үздэг. Тэгсэн чинь яг очиод машинтайгаа нэг хүлээж исэн чинь нэг залуу хоёр ууттай юм бариад гарч ирж идэг. Тэр ууттай юм одоо юу вэ гэхээр хохирогчийн эд зүйлс. Ер нь бол хохирогчийн хувц сунар гэсэн үг байхгүй. Тэр залуу дээр очингуудаа одоо тэр хүний ингээд те хүн амьны хэрэгт ингээд тэр шижгэлж гинэ гэдгсэн чинь тэр залуу шууд ууттай юм хаяал. За ганц ширхэг тамхи хөгчих гэдэг байхгүй юу? Одоо солонгосоор бол ганц ширхэг тамхи хөгчих гэдэг нь юу вэ гэхээр ер нь бол үнэн гэхдээ би нэг сүүлийн удаа ганц тамхитаа тяал гэсэн үг заяа. Тэгээд за ингээд тийм ээ би алсан үнэ би ингээд өөрөө очиж мэдүүлэг өгмөрөөсөн ч гэсэндээ айгаад байсан гэсэн утгатай юм яриад тэр залуу баримтлагдан авч явдаг. За тэгсэн чинь тэр хүүхнийг ингээд алсан шалтгааныг нь асууж байгаа. Энэ хохирогчийг яг яагаад ингээд алах болвоо? Яагаад ингэж хүн амны хэрэг үйлдэх болвоо гэдгсэн чинь энэ хохирогч хүүхэндээ би ингээд явуулдаг байсан. Тэгсэн чинь ингээд гэр орон руу минь явуулахгүй. Эхнэр хүүхдээс салаад бүрмөс надад ирдэг хамт амьдрчих гээд ерөөсөө ингээд амар хэрүүл уралтай байдаг байсан. Тэгээ би ингээд уурандаа өөрийн мэдлгүй тийм одоо хүн амны хэрэг үйлдчихсэн байсан гэсэн утгатай юм байдаг байхгүй. За мэдээж тэр хохирох эмэгтэй хүний цогцыг олох хэрэгтэй тийм үү? Хохирогч эмэгтэй цогцыг хайгаад очиход тухайн үед л яг 8 сар байсан. 8 сар гэдэг чинь Солонгос нэлээ халуун гэсэн үг. Хохирогчийн бүх хувцсыг тайлаад зөвхөн бандажтай нь газар булсан байсан. Тэнгүүд одоо тэр халуунд чинь ингээд тэрөө удацсан байсан бол тэр одоо хохирогчийн цогцсноос үнэр гарах ч юм уу тиймэрхүү үйл явдал явагдах хэвээр. Гэтэ тийм юм ерөөсөй байгаагүй. Тэгэхээр тэр газар хохирогч газар булагдаад үсрээл нэг 2 юм уу 3 хонж байгаа. Тийм нөхцөл байдалтай байгаа. За тэгээд бүх хувцсыг нь тайлаад зөвхөн бандажтай газар булсан шалтгаан юу вэ гэд асуухад энэ одоо мишн гэхлээр мишний ч одоо зан уйл итгэл үнэмшил гэсэн үг заяа. Одоо нэг тийм шал хэрэггүй юм хүмүүс итгэдэг ш одоо хар муур явлаа гэж мэгдэг. Яг тэрнтэй адилхан зүйл гэсэн. Хэрвээ ингээд нас барсан хүний хамаг хувцс хонорыг ингээд араас нь шатаах юм бол энэ хүн дараа төрөлтөө айгу айтаахан төрөлт төрнө гэсэн тийм мухар зүсэг гэсэн үг байхгүй юу? Тим юм ярьсан байдаг. За тэнгууд мэдээж хохирогч эмэгтэй үнийг гэр бүлд нь энэ муу мэдээг дуулгах хэрэгтэй тийм үү? Тэнгууд хохирогч эмэгтэй үнийг одоо мэдээллийг нь хайгаад үзэхэд энэ хүн бол ээж аавтай, нөхөртэй, хүүхэдтэй. За тэнгууд мэдээж нөхрөөс нь илүү ээж аавд нь ингээд төрүүлээд хийлээгээ тэнгууд ээж аавтайгаа холбооцолбой тасраад ерөнхийдөө 20 жил болсон байгаа эмэгтэй хүн гэсэн үг байхгүй. За яагаад 20 жил болсон байгаа гэхэлэр одоо энэ хохирогч эмэгтэй өөрийнх нь жинхэнэ нөхөр гэдэг байгаа хүн болохоор өөрөөс нь 25 ах хүн. 25 ах. За хохирогч маань өөрөө нэг 20 орчим наснда өөрөөсөө 25 ах хүнтэй суулаа гэх тэнгүүд ээж аав нь маш дургуутсаад тэгээд холбоогоо огт тасалж исэн гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд за тэгвэл одоо ингээд эцэг их нь олдохгүй юм бол юу яая? Нөхөрт нь очиж шилээгээд нөхрийнх нь гэрлөө очсон чинь нөхөр нь байгаагүй. За нөхрийг мэдээж хайх хэрэгтэй тийм үү? Энэ одоо бас яач вэ? Бас хинд алуулч юу гэдэг. Тэгээ нөхрийг нь хайсан чинь хамгийн сүүлд 2 сарын өмнө эмнэлгээр үзэгцээ. Одоо тэр өөрөөс нь 25 наснаар ах гэхлээр нэлээ өгшөн баа шүү дээ.
нөхөр нь 2 сарын өмнө эмнэлгээр үзэгдээд тэрнээс хойш огт үзэгдээгүй гэсэн тийм мэдээлэл гардаг. За тэгэнгүүт бодож байгаа штэ ямар ч ингээд гэхээр амьд тийм байгаа мэдээлэл байхгүй хаана юу хийж явж байгааг нь ерөөс огт мэддэхгүй байгаа гэсэн үг тийм үү. За тэгэнгүүт энэ хүн амны одоо гэмт хэрэг байх магадлал маш өндөртэй тийм үү. Мэдээж тэр одоо хохирогч эмэгтэй хүнийг алчлаа нөхөр нь ор сургуу алга болчлаа хаан ч ямар ч ор сург гарч ирэхгүй байна. Тэгээд тэгэнгүүт одоо тэр баригдаа явцсан байгаа гэмт хэрэгтэнд очиж шууд хулгадаг асуухгүйгээр. За ингээд хохирогчийн нөхөр болох энэ хүн бас ингээд ор сургуу алга болсон байна. Чанд мэдж байгаа юм байна уу гэсэн чинь байхгүй гэж хэлдэг байхгүй. За тэгвэл мөрдөгч нар болохоор одоо гэмт хэргийн мөрдлөгийн туршид тэр хүнийг ингэж ажил гэсэн тийм тушаал өгдөг байхгүй. Тэгээдсэн чинь хоолоо идэж гин үү яаж унтж гин үү яаж гэхлээр тэр хүн ерөөсөө унтахгүй ерөөсөө хоол идэхгүй нэг л тийм төгшүүртэй ингээд айц хүчтэй байгааг нь мэдрэгддэг. За тэгээ дахиж гүйжчихэд цагдаа нар бүршөт тулгачдаг. За ингээд чиний нотлох баримт гарч ирсэн болохоор яг хэрэгээ хүлээ гэсэн чинь нөгөө залуу нь уйлдаг. Тийм ээ би ингээд алдсан. Тэгээ яагаад яг асууж чагаад хэрэгээ хүлээгээгүй юм бэ гэсэн чинь найзаагаа бодоод би хэлж чадаагүй гэж байгаа. За тэгэнгүүт тэр найз гэдэг хүн тэр гэмт хэрэгт яг ямар холбоотой вэ гэтэнгүүт найз нь яг хин ингэ тэгэнгүүт хамгийн анх цагдаад очиж мэдээлэл өгдөг нэг залуу байна да. Замын цагдаа дээр очиод мэдээлэл өгдөг. Тэр хүн бол энэ гэмт хэрэгтний сайн найз нь. За тэгээд тэр хүнийг яагаад бодож байгаа юм бэ? Энэ гэмт хэрэгт энд хүн ямар холбоотой юм бэ гэж асуухад ингээд манай одоо талигаач бит хоёр явуулдаж байгаад нөхөрт нь баригдсны улмаас нөхөр нь ингээд шүүхэд өгнө. Одоо Солонгост ч тийм байдаг байхгүй бас ингээд шүүх одоо ингээд хин нэгэн явуулдаж байгаа баригдсан нөхцөлд тэр гэр бүл одоо салгаж байгаа тохиолдолд тэр эд хөрөнгө бол тэр хохирогч руу явдаг гэсэн үг байхгүй. Тийм утгатай юм ярьсан учраас манай талигаач найз хүн битээр нийлж алсан. Одоо хамт нийлж алсан байх нь шүү дээ. Тэнгүүдээ тэр хүний цогцыг ингээд зөөмөр байдаг дийлэхгүй байсан учраас би найзаагаа дуудаж найзаараа ингээд тэр цогцыг зөөлөхөд нь туслуулсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэр цогцын зөөлцөхөөс гадна цагдаад очиж мэдүүлэг өгсөн тэр залуу болохоро цогц зөөсөн гэдгээ мэдэхгүй байна гэсэн ойлголт үг ерөөсөө биш заяа мэдж байгаа. Тийм учраас одоо тэр залуусын тэгээд гэмт хэрэгтнэр татагдана гэсэн үг шүү дээ. За тэг хам хэрэгээр татаад ирсэн тэр заллууд одоо ингээд чи яг яагаад ямар үндслээр ингээд энэ найздаа ингээд тий гэмт хэрэгтнийг ингээд цагдаад барьж өгсөн бэ гэдгсэн чинь нөгөө найз нь уйлдаг байхгүй. Би амар айсан гэд. За юунаас айсан гэдгсэн чинь манай найз надад би 2-ын хүн алдсан байхад 10 хүн алж чадахгүй байвал гэжтэй гэж хэлсэн. Тэнгүүд тэр болохоор яг юу вэ гэхэлэр чи хааныг газар очиод олон юм ярих юм бол чи ч гэсэндээ одоо баг би чамд алдчих чадна гэсэн тийм сүрдүүлэг гэсэн үг байхгүй. Тийм учраас тэр гэмт хэрэгтэнгийн найз нь бас ингээд өөрөө алуулахыг хүсээгүй алуулахаасаа айсандаа энийг цагдаад барьж өгье гэсэн тийм шийдвэр түрээд очиж мэдээлэл өгсөн гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт заяо амар тийм яриа авцалдаагүй яагаад тэгэхээр за тэр нөхөр нь ингээд битэрийн явуултыг мэдчихэд ингээд цагдаас сэргийлэхэд өгөн гэр орныхаа хүмүүст хэлнэ гэж яхад алчихсан. Хоёрдугаарт одоогийн тэр талигаач буюу хохирогчийг яг яагаад алсан бэ гэх тэгэнгүүт энэ намаа ингээд гэрлэн минь явуулахгүй байсан. Эхнэр хүүхдээ салаад над дээр иргээд ерөөсөө ингээд дарамталдаг байсан гэдэг хоёр яриа нэмэр яаж байгаа байхгүй зөрчилдөж байгаа байхгүй. Мэдээж тэр баригдсан бол тэр залуу окей гэд яваад өгөх юм бол явуулахгүй гэхгүй шүү дээ. За тэгэнгүүт энэ яг гэмт хэрэг тодорхой хэмжээний ашиг сонирхол харсан байх магадлалтай гэсэн утгаар бас одоо мөрдөн байцаагч нар мөрдлийг арай өөр тийш нь эргүүлж байгаа хгүй. За тэгэнгүүт тэр хохирогч эмэгтэй хүн болохоор өөрийнхөө нэр дээр нэг тийм дэлгүүр ажиллаулдаг. Тэгээд дэлгүүрт байсан бэлэн мөнгө 16 сая вон. Тэр чинь манай Монгол мөнгөөр 40 сая төгрөг гэсэн үг. 16 сая воныг авахдаа сая вон нь тийм чек буюу тийм цаасан мөнгө байдаг шүү дээ. Одоо банкнд очиж солиулдаг чек мөнгө. Тийм мөнгө байсан. Тэр мөнгийг солиулаад тэр тусалж өгсөн найздаа өгсөн гэсэн үг байхгүй юу? Тусалж өгсөн найздаа өгсөн. Тэнгүүд угаасаа л хам хэрэг болоо явчихаа. Тэнгүүд энэ гэмт хэргийн хамгийн чухал зүйл нь энэ гэмт хэрэг яг яагаад үлдэгдсэн, юу болсон гэдэг тал дээр харах юм бол зүгээр л ашиг сонирхлын хувьд тэр хүүхэнтэй явуулдаж эхэлсэн. Тэр хүүхэн дэлгүүртэй байсан, мөнгөтэй байсан. Энэ хүүхэнтэй наалдсанараа би нэг хэдэн төгрөгтэй болно, нэг хөгшин
нөхөртэй болохоор энэ хүүхний яаж ижаад ингэчих юм бол над дээр ирнэ гэх нь бол тодорхой. Гэсэн тийм бодлоор одоо тэр хүүхэн лөө өөрөө ингэж төрүүлээд өөрөө ингэ тэрэ болж байгаа. Тэр мөнгийг авахын тулд тэр хүүхнийг алсан гэсэн үг байхгүй амар үстэй. За тэгээ энэ гэмт хэргийг яг яаж шийдвэрлэгдэж яаж дуусан бэ гэхлээр гэмт хэрэгтэн бол 2-2 хүн алдсан байгаа шүү дээ. Нөхрийг алдсан, дээрэс нь найз хүүхний алдсан гэсэн үг. Дээрэс нь гэр бүлээс гадуурх ийм харилцаа. За энэ бүхэн бүгдээрээ нэмэгдээд энэ залуу насаараа хоригдох ял авсан. Насаараа хоригдох ял. За тэнгууд энэ хүний найз нь юу байсан бэ гэхээр мэдээж хүн амны хэрэгт гар бие оролцож хүн амны хэргийг одоо тэр цогцыг нуунд алдлахад тусалсан гэтээ мдээгүй. Тэгэнгүүт хоёрдугаарт тэр эмэгтэй хүнийг алгацсны араас 16 сая воныг авахд тийм чек мөнгийг тэр залууд өгсөн, сольж өгсөн. Тэнгүүд энэ бас хам хэрэг болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр хоёулаа гэмт хэрэгтэн болцгоогоод гэмт хэрэгтэн угаасаа насаараа хоригдох ял аваад тэр хүний найз гэдэг хүн 7 жилийн хорих ял авсан заяа. Амар гастай. Хэрвээ ингээд би чамайг явуулахгүй ингээд чи натаа хамт бай гэд дарамтлсан бол эрэгтэй хүн үнэхээр салмаар байсан бол ингээд хаалгаа түлхэл гараа явахд бол хангалттай хүч нь хүрнэ гэсэн үг байхгүй. Тэгвэл аллагын хэмжээнд хүрнэ гэдэг чинь тийм ашиг сонирхлын бодол санаа байсан болол аллагын хэмжээнд хүрж байгаа. Тэнгүүд зөвхөн тэр одоо тэр хүнийг алгах одоо зорилго нь юу байсан бэ гэхээр мөнгө 16 сая вон 40 сая төгрөгийн одоо төлөө бүхэлдэн эмэгтэйний нөхрийг алчихсан гэсэн үг байхгүй амар үстэй. Тэгээ би энэ гэмт хэрийг бол би яг 2 удаа сонссон. Тэгээд би зам дээр алхах чатаа нэг сонссон, хумсаа бодуулж чатаа нэг сонссон, гүштэр сонссон гэсэн үг. За тэгэнгүүт энийг сонсоод миний бодсон зүйл юу байсан бэ гэхээр мөнгө улаан нүд цагаан гэдэг лөө. Хүн ингээ мөнгөний төлөө бол юу хийж чадах юм байна орчин үед бол. Мөнгө бол амьдралын бүх юм болцсон юм байна. Мөнгийг авахын тулд хүн алах гэдэг бол зүгээр л тийм амар хэцүү зүйл биш юм байна гэдэг мэдгийг одоо ингээд би жоохон бодож байхгүй ямар муухай юм бэ. За тэнгүүтээ хоёр дахь үйл явдал нь болохоор одоо гэр бүлээс гадуурх харилцаа. Хоёулаа хоёр талд их нэртэй хүүхэдтэй нөхөртэй хүүхэдтэй мөртлөө ингэж яваад нэг нь шороонд ороод нөгөөх нь шороонд орчих жоохгүй. Тэнгүүд ингээд хин нэг хуурах, хин нэг араар тавих гэдэг зүйл бол ерөөсөө тийм сайхан зүйл биш. Карма гэдэг энэ хоёр зүйлийг би мэдэрч авсан заяа. Амар гастэй. Ер нь эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч хажууд байгаа хүнээ энэ хүн яг ямар зорилгоор миний хажууд ингээд байдаг вэ? Үнэхээр таарч тохирохгүй байгаад ингээл те эхнэрээсээ салаад наттай суум уу гээл нөгөө үгүй гэсэн алаа хийдэг ч шиг те. Амар бас хөнөн боохгүй. Тэнгүүд хажууд байгаа хүнээ яг ямар зорилгоор чиний хажууд ингээд байгаа вэ гэдгээ бас сайн бодох хэрэгтэй юм шиг. Ер нь цаг явах тусам ингээд хүнд итгэл мэтгэл одоо бас хэцүү болоод байх шиг байна цаг хугацаа. Гэтэ хэдүүлээ бол монгол хүмүүс юм чи яриа гайгүй бах тийм ээ. Нүүр мөрөө буцсан чи ярь өнгө ороод байгаа юм шиг. За тэгээ өнөөдөр яах вэ гэхлээрээ штэ хэдүүлээ. Би өнөөдөр юу яана? Найз залуутайгаа гарна. Манай найз өнөөдөр амарч байгаа. Одоо ер нь ингээд би Монголд ирэл офисын ажилтан болчлоо. Ингээ багш болчлоо. Тэнгүүд нэгтээс 5 дахь өдөр хүртэл өглөөний 10-аас 6-lt би ингээл ажил дээрээ байж гин. Оройн бэлтгэлээ, хоол ундаа энэ гэр орно энэ тэрэг ер нь бол амар завгүй байд юм зэ. Юу миний ингээ шүн унтахгүй нээр хүрхгүй байна. Тийм юм бүр болцсон зэ би бүр бараг шууд унтдаг болсон. Тэгээд энэ хагас бүтэн сайн гэдэг хичнээн гоё, хичнээн сайхан амралтын хугацаа юм бэ гэдгийг би ойлгож эхэлж байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр маань найзлууч гэсэндээ ингээд юу болохоор өөрөө ингэж яг амралтын өдөр сонгож болно л да мэдээж надад тааруулж ингэ бүтэн цай өдөр сонгочлаагаа. Тийм учраас бид хоёр гарч гадуур хоол идэнэ. Тэгээ би өөрөө хөөрхөн зураг авах болно. Тийм учраас нэг жоохон тэгээ дандаа ингэ үрвээсэн юм дандаа ингээл нэг тийм том подологтой дандаа ингээл нэг том өмдтэй нүрний будаггүй мухай юм байжснаас гэж бодоод өнөөдөр жаахан нүрээ будчих тийм үү гэж бодоод. Тэгээ нүрээ будж гин. Энэ бүр үнэхээр хөөрхөн заяа. Би ингээл өөрийнхөө YouTube-ийн анализ энтрийг харангууд ерөнхийдөө бол 25-аас 50 насны хүмүүс юу лээ 25-аас 32-оос 48 гэдэг лөө. Тэнгүүд намайг хамгийн хүнддэг хүмүүс нь надаас ихчнэр байдаг заяа. Нийт үзэгчдийн 85% нэмэхтэй тэнгүүд 85%-ийнх нь бараг 70% нь
надаас их ч хүмүүс үздэг. Амар гоё. Тэнгүү тэр их хүмүүс маань болохоор дийлэнх нь ээж нар болцсон. Дийлэнхийнх нь хүүхдүүд мэдээж надаас ихч гэж байгаа юм чинь угаасаа юу байгаа шүү дээ. Нэг 17 8-тай хүүхдүүдтэй байх хүмүүс ч байна. 15 автай хүүхдүүдтэй байх хүмүүс ч байна тийм үү. Тэгвэл намайг үздэг гэд миний сургалтын төвд явуулдаг ээж нар бас байна. Өөртөө бүр ирж уулздаг хүн бас байна. Амар гоё. Тэгээ одоо би бодоод байна. Би 1000 ингээд тэгээ Монголд ирээд багш болж байгаа ч гэсэндээ багш хүн ийм байх ёстой. Багш хүн тийм байх ёстой гэдэг тийм баригдмал зүйлэнд би баригдмааргүй байхгүй. Би угаасаа л ийм хүн байсан. Гэтэ яг угаасаа гэдэг үг байхгүй л те. Миний хувь хүн маань ийм хүн. Тэглээгээд мэдээ тодорхой хэмжээнд бол оюутан сурагчдын хажууд ингээд бүр хамаагүй өөрийнхөө байхгүй ч гэсэндээ би ардын багш хүн. Тэгээ ингээд амар худлаа дарах хүн заман гаргаал те. Тэгэж байхыг бөхсгүй байхгүй. Ажил амьдралаа ялгамаар энэ бол миний хувийн амьдрал, миний хувийн цаг хугацаа. Тийм учраас би хувийн цаг хугацаанд юу ч хамаагүй ярмаар байна. Тэгвэл ажил дээр бол ажиллаа хиймээр байна. Яг тийм байгаад байхгүй. Тэнгүүд ингээд одоо ингээд багш болж байгаа юм чинь хил ам хамраа жоох ингээд татаараа жоох өөр дээрийнхээ аашаар нэрэн дээр ингээд анхаараараа гэд ганц хоёр хүмүүсээс би сонссон байхгүй юу. Гэтэ үгүй чадахгүй. Би яг өөрийнхөө л байна. Яагаад тэгэхээр энэ чинь миний хувийн орон зай, хувийн цаг. Ангитал би багш байл та. Би ажил дээр л багш байл та. Тийм үстэй. Өөр нийгэм дээрээ гараад би өөрийнхөө ариун санаагаар л амьдрын шүү дээ. Би нийгэм дээр гараад багшаар амьдрахгүй шүү дээ байж. За хүмүүсээ тэгээд энэ үрдэл үзсэнд баярлалаа. Манай ингээд хүн юм бичээд байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрэнд нь хариу өгөх ёстой. Тэгээд ерөнхийдөө ингээд нүрээ нэг ингэсгээл бодно. Ягаад тэгэхээр сормос наацсан болохоор контр зурчих юм бол контр арилгах чад ингээд хөрхөн 5 шиг сормосныхаа нийгмийг унгаач магадгүй. Тийм учраас ингэсгээл үлдээч гэж бодлоо. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгтээ байсан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ маш их хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.